1945 онд эх орны дайн дуусгар болж байлаа. Энэ үед Монголоос зөвлөлт холбоот улсад малын их хэмж мэргэжлэр хоёулаа суралцдаг байсан юм. Нэг өдөр бидэн дээр зөвлөлтийн 2 офицер ирж манай адууны гашаанд танай Монголын шаргацсан 2 морь фронтоос ирсэн юм. Бид имчилж тордох гэсэн боловч бүтэх юм биш. Хүн ойртуулахгүй, хазаж хайраад хавьтуулахгүй юм. Ядахтан усууж үүс иддэггүй. Ингэсээр байгаад имчилгээч хийлгэлгүй үхэх шиг нь байна. Та нар Монгол хүмүүс байна. Очиж туслах арга чарга юу байна? Уг нь Германы фашистыг устгахад их үүрэг гүйцэтгэж гавьяа байгуулсан ачтай морд юм гинүлээ. Өхүүлж болохгүй гэж дарга нар үүрэг өгсөн болохоор бид та нарын сургийг гаргаж ирлээ гэж арга нь барагдсан байдалтай үннэн ирэв. Эдний гуйлтын дагуу очтол гашаан дотор шаргатай морд байна. Тэдгээр том биетэй тоомцогнуудаас нилээд зайтай 2 жижиг биетэй морь уяатай байсан нь бусдаасан альж талааран ялгарна. Офицерын нэг нь "За энд танай Монгол морд чорт вэзми" гэж хэлээд уурсангуугаар шал руу нулимв. Энэ байдлыг хараад тэр Оросын "Бид яаж чадаагүй юм. Та нар ёстой горьцны гарз байлгүй" гих өнгө нүүрэнд нь бичээстэй. Дооглонгүй инээмсэглэл тодорч ирэв. Гэтэл хідэн Орос цэрэг наан зогсчихсан нэгэн уртаа модны үзүрт хувинтай ус үлгэж холоос гитсээр дөхүүж өгч байв. Нөгөө Орос цэргийг жаахан ойртох ихлээр жихэн хулмайлхан хазах гин. Цементийн шал гал маналцтал танган ёстой яах чаргалга. Биднийг дагуулж ирсэн 2 Орос офицер "За ингээд байгаа юм да" гэсэн шиг харж толгоос ихсэрнэ. 2 морь гэж авахын аргалга. Аргагүй л Монгол морь минь мөн өөмөн. Гэхдээ ясан дээр догсон арьсэл гэсэн үг. Биенийх нь энэ тэнд сум бөмбөгний хилтерхийд өм цөм зохиулсан, хигзэрсэн, зулгарж зулсаж хүрсэн гэд авах юм даан чалга. Монгол хүн чин хүний нутагт ийм болсон морин хараад зүрх шимширж өөрийн ирэхгүй уйлдаг юм билээ. Намайг нүрийн даран уйлахад Оросууд хараад гайхаж байх шиг байсан. Аргачгүй юм уу да. Дайны талбарт олон сайхан нөхдөн алдаад нулимсыг нь ширгэж хатуужчихсан улс чин ийм юмд уярч өрөвдөн гэж юу ч явах хэлээ. Хөөхөдөө тэр 2 морд дайны хүнд бэрх хатуу хөтөг биеэрэн тулж харь эздээсэн их үнэлгээ авч амьд байх ирэхээр шагнагдсан энэ буюу би хар баг наснаасан адуу мал дээр өссөн болохоор бас дүртэй. Тэгээд тэр 2 руу ойртох гэтэл сансны гарц мөн л аяг айшаан гаргаж байх юм. Шархнаасан болж ингэж адуусны ай шивдэрснийг юу гэлтэй лээ. Би холоос гитээд нэгнэрүүн дөхлөө. Нилээд ойртон очтол хазах гээд арга ширгэн чихийн хулмайлган ухс хийж байна. Өөрөө ч бараг мэдлгүй "Хай" эд чанга хидид хашгирж өрхлөө. Тэгтэл нөгөө хазах гээд чихийн хулмайлгаад байсан морчин толгоогоо өргөн намайг гайхсан байдалтай харж байна. Би ч тэр үед зай өгөлгүй "Хай" гурий гээд дөхөөд байлаа. Өөрхий морин эрдний маань 2 чихэн солбоод зөөлөн үүрсгэн тэр. Би айжуухан дөхсөөр байв. Ингэсээр алхамаар ойртож цээж улмаар хүзүүнд нь хүрв. "Хай" гэсээр толгоонд нь гаран хүргэж зөөлөн илж майчхад яасан ч үгүй. Харин тэгхтэн хизээ тас хийдэл өмхөд авах юм бол доо гэж дотрон айж байсан шүү. Гэтэл тэрүүхэндээ зөөлөн үүрсэх хайдаж намайг хүзүү сунган үнэрлэж байна. Монгол морд маань Монгол эзнээ тань бололтой. Эртээд зогсож байсан Орос офицер цэргүүд бүр мэл гайхсан байлаа. Тэгээд гинэ сэхэ ав бололтой инээлдэн "Молодец, хорошо" гэлцсэн алга ташиж байна. Миний сэтгэл хөөрж бас л нулимс асгараад ирэв. Нөгөө нөхрөм нь хизээний дис чадалгүй нулимсан арчин зогссон. Өвнөөс бид 2 Орос нөхдийнхэн хамт иргэн тойрж эмчилгээ хийлгэн тэнхрүүлсэндээ "Ээдээ морж ёстой ухаантай шүү" гэж ярьж байжээ.